Нэг нам дотор нэг байгууллага дотор ингээд тис өөр хоёр соёл байж болт юм уу? Хойд солонгосод их чинь ингээд шоолоод идэг штэ те ингээд баг юу болж байгааг нь мэддэхгүй ингээд алгаад штэ гэдэг шиг. Тим уур амьсгал соёлтой байсан байхгүй юу? Дэмжингүй гэж дуугуулдаг шиг процесс болт юм билээ. Болохоор энэ төр гэж ярьдаг штэ те ингээд тас гэж цогдол орж ирдэг. Тэгвэл энэ хүнээ хурдан сургаач те. Үзэгчтэй ICM мэдээллийн сайт студиэс та бүхэндээ ээлжид ярилцлага өргөхөд бэлэн боллоо. Тэгэхээр 105 жилийн түүхтэй за манай улсын ууган нам буюу за Монгол Ардын нам заавал дотроо одоо эмэгтэйчүүд, ахмадууд, залуус зэрэг юм улс төрд нөлөө бүхий юм холбооттой. Тэгэхээр өнгөрсөн сарын 14-нд социал-демократ за Монголын эмэгтэйчүүдийн холбооны за ерөнхийлөгчөөр улсын хурлын гишүүн Үүргийн Туяаг бол за Монгол Ардын намын дарга учрал нэр дэвшүүлж за ерөнхийлөгчөөр сонгосон байдаг. Тэгэхээр түүний одоо танилцуулсан энэ women гэх одоо бодлого нь за оюуны өмчийг хулгайлсан байж болзошгүй юм асуудлыг за менежментийн зөвлөх төслийн удирдагч одоо инхцүүл гэх юмхтэй шүглүүлсэн юм а. Тэгэхээр бид энэ асуудлаар түүнтэй ярилцлагаар за студид ураад байгаа юм а. За юуны минь урилга тавьсан юм баярлалаа. За баярлалаа. Шинэ ерөнхийлөгч Үүргийн Туяагийн танилцуулсан энэ women гэх бодлого таны энэ оюуны өмч тий нэг талаар оюуны өмчийг хулгайлсан гэх юм асуудал байна л да. Та яг энэ таны нэг талаар оюуны өмч гэдгийг та ер нь яаж батлах вэ? Танд энэ баримт нотлохоо ер нь байгаа юу? За ямар ч лээсэн миний посттой холбоотой нэмэлт тайлбар авахар тий надад ганцанд бас талархаж байна. За нэгдүгürt болохоор бүгдээрээ дэлгэцээр харж байгаа ерөнхийдөө women гэд товчлол үг болгоно нь тий W well-being opportunities motherhood entrepreneur за national values гэж байгаа. Тэгэхээр энэ ихний дөрвөн үг энэ болгоных нь артах одоо утга агуулмжийг болвол одоо бид нар хэд удаа ажлын шугамар те одоо Үүргийн Туяаг гишүүнтэй бит хоёулаач уулзчихлаа өөр хүмүүстэй ч гэсэндээ ингээд ажлын шугамар уулзж исэн. За энэ дээр бол би эхнээсээ ахуулаа шууд та ийм одоо бодлогыг төвшүүлүүлэх хэрэгтэй гэдэг бодлоор empower гэдэг те дэлгэцэн дээр гаргачвал тийм empower гэдэг энэ одоо бодлогын томьёолыг гаргасан байхгүй. Тэгээ одоо бүгдээ эндээс нь харах юм бол угаасаа сайн хэлсэн women well-being, own opportunity те ингээ харагдаж штэ entrepreneurship, motherhood гэдэг. Тэгээд нэмээд манд хүн бол өөрөө нөгөө national values-ийг оруулсан байгаа. Үндэсний одоо энийг бол бид нэр үнцэрхэг үзэл гэж хэлэхгүй, үндэсний үзэл гэж хэлнэ. За нөгөө дөрөв бол би зулагийн санаанаас авлаа энэ төр гэл олуулаа уулзахтаа ч гэсэн хэд хэлж исэн. Тэр бол одоо уг нь бол баримт гэрчтэй юм байгаа. Тийм одоо саяны энэ бол миний офисын самбар тий самбар дээрээ би одоо бичээд өөртөө ч гэсэндээ эхлээд уулзахдаа би чинь ямар нэгэн байдлаар иймэрхүү одоо юу гэдэг ажил хэрэгээ уулзландаа бэлтгэлтэй явдаг хүмүүстээ очиод за empower гэдэг бол өөрөө олон улстай одоо women empowerment гэдэг тий ерөнхийдөө эмэгтэйчүүдийн илүү их хүчтэй байдал гэдэг ч юм уу эмэгтэйчүүдийг тэгшэрхийн байдлыг нь бол ерөнхийдөө одоо гол томьёолдог нэгэн үндэсний байгууллагын хэмжээнд ч гэсэн олон улсад ч гэсэн хэрэглэгддэг юм түгээмэл үг тэр бол ойлгомжтой empower гэдэг үгийг би одоо цааш нэр зохиож гаргасан юм бол биш гэхдээ энэ доторх одоо ерөнхийдөө өсөг болгоно нь ардаа өөрөө утгатай тодорхой хэмжээний одоо хөтөлбөр санаачлагыг багтаах те илүү нөгөө нэг миний одоо өөрийн мэргэсэн доктортой хөгжлийн чиглэлийн бодлогын үзэл баримтлалыг агуулсан тий одоо жишээлбэл employment гэж ирэх чинь хөдөлмөр эрхлэлт тий эдийн засгийн entrepreneurship гихт чинь ч гэсэндээ бас илүү бизнес эрхлэл бүтээж сэтгэл гэдэг ирэхлээр одоо хөдөлмөр эдийн засгийн хөгжлийг илүү хангасан байдаг ч юм уу тий за тэгэл protection motherhood энэ төр гэж ирэхлээр нийгмийн чиглэлийн асуудлуудыг нь хүндсэн байдаг ч юм уу за тэг ингээ well-being энэ төр opportunity энэ төр тодорхой хэмжээгээр бид нар бас байгаль орчны хамгаалалт ч юм уу одоо well-being гэж ирэхт чинь бид нар одоо сэтгэл зүй агаарын бохирдол интерестэй ерөнхийдөө бол бүх талын ингээд эрүүл мэндийн байдлаа хангах энэ төр гэл тэр нь одоо байгаль орчинтой ч гэсэн холбогдно ч юм уу ингэж бодож би бас энэ үгнүүдийг те өөрөө тодорхой хэмжээгээр судалгаа хийж яг одоо жишээ нь ингээд empower гэдэг үг байдаг ч гэсэн empower-ыг яг энэ одоо ардах задаргаагаар нь гаргацсан бодлого бол би өөрөө энийг чинь судалж хийж гаргаж ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ болгоныгаа тайлбарлаа. За ийм байдалтай ажлуудыг хийж болно. Энэ нь бол энтэйгээ уялдах юм байгаа. Энэ хөдөлмөр эрхлэлтийг хартаа энэ төр гэл ингээл яриад тайлбарлал энэ одоо миний бичээл хийж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо энэ чинээс чинь санаа авсан уу гэдэг нь ойлгомжтой байгаа зү тэ.
Тийм байдалтайгаар л одоо баталгаажуулж болох юм да тий. Яагаад алдчих гэдэг дээр тодруулж хэлвэл Би нэг менежментийн зөвлөгөө өгвөл сургалт хийгээл угаасаа явдаг л та. Тэр бол миний пост юунд ч гэсэн байж байгаа сошиал хуудасуудад. Тэгэхээр тэр хүрээндээ болохоор одоо магистра хамгаалж буцаж ирснээсээ хойш ингээ олон улсын байгууллагад ажиллаа. Тэгээд ерөөхдөө олон улсын байгууллагын ч хүртэл өөрөө ч гэсэндээ түрүүн бас байгууллагад ажиллаа. Тэ асуудлууд дээр тэгээд нөхдүүдийн зүгээс бол хамгийн хурдан хугацаанд нийгмийнхаа асуудлыг шийдэлцээ гэвэл энэ төрийн эрх барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа энэ улс төрийнхөө удирдагчтай ажиллах нь хамгийн оновчтой гэдэг байр сууриас те бас тодорхой хэмжээний одоо ментор хүмүүс маань ч гэсэндээ хэл зөвлөсөн. Тэгээд Сингапур улс чи өөрөө тодорхой хэмжээгээр бас ийм социал демократ те тийм хэв шинжтэй бүх талаараа биччихсэн. Тэгээд миний одоо ихтгэл үнэмшилтэйг нүүцсэн учраас би ер нь бол Монгол Ардын намд бол гишүүнээр илссэн. Гэхдээ одоо айхтар шууд одоо оролцоол одоо юу гэдгийг дээрээс ирсэн шийдвэр даалгаврыг биелүүлнэ гэж гүөхээсээ илүү те за яаж тэр дээр гарч байгаа бодлого шийдвэр зөв байх халтагт нь би тусалж болохгүй миний эзэмсэн мэрэгжил ихтгэл үнэмшлээрээ гэдэг байдлаар ерөөхдөө бас шийдвэр гаргах төвшнийхэнд те тодорхой хэмжээгээр одоо хурал цуглаан дээр нь үг энэ төр хэлж яхад бас удирдлагуудын зүгээс одоо head hunting гэж ярьдаг штэ те ингээд ажлын санал энэ төр тавиад энэ засгийн бүтэц тэгээд улс төрийн хүрээнд бол нэг 4-5 жилийн өмнөөс бол тодорхой хэмжээгээр орж ирсэн байхгүй тэгээд хийсэн ажлуудад маань яг тухайн үедээ захин хөгжлийн сайдаар бол учир сайд гэж ажиллаж исэн. Тэгээд мань хүнтэй ажиллаар ингэж холбогдоод мань хүний одоо авууштай тал бол ингээд юу гэдгийг ажилдаа яг төцөлтөлтэй байгаа хүнийг одоо юу гэдгийг тэрний энэний гэсэн байдлаар юусэн ханддаггүй. Тэр нь бол надад бас аяг үнэлүүшрээ санагддаг. Тэгээд тэрийгээ ч гэсэн өөрөөр хэлээд чи ажилласаа хийж явах юм бол бид нар те юун дээрээ ажиллах уу гэдгийг тохиролцоол одоо ерөөсөө өөрт чинь тэл хүлээлгээд ингээд ажиллуулахад бэлэн шүү өнтер гэдэг байдлаар асуудал ханддаг юм байлээ л те. Тэгээд тэр үднээсээ бол мань хүнтэй засгийн газрын хэвлэх газрын дарга багт нь би бас тодорхой хэмжээгээр зөвлөхийн хэмжээнд нь бол ажиллаж исэн. Тэгээд тэрнээс өмнө бас үндэсний хорооны төрийн бүтэмжийн үндэсний хорооны ажлын албаны дарга гэдэг те мань хүн бол хорооны дэд даргын хүрээнд ингээд ер нь бол ажлын шумаар мэддэг байхгүй. Тэгээд мань хүний зүгээс бол яг сүүлийн одоо жил гарan болчихоо тий 2 жил гарангийн хугацаанд бол ингээ ажлын шумаар орхон холбогдоогүй байсан боловч яг энэ нөгөө юуны эмэгтэйчүүдийн холбооны шин тэргүүний асуудал яригдахад өөрөө одоо би тэргүүтэй юм шиг байгаа нэ би бол ганц нэг хүмүүсээс бол одоо юу гэдэг намын даргын зүгээс бид нарыг ингээ эхнээс нь бас бодлого дэмжээд эмэгтэйчүүдийн холбоонд ажиллаарай шинжилэл хийх гэдэг ингээ та нар шиг хүмүүс хэрэгтэй байна гэсэн утгаар мессеж өгч байна гэд. Тэгээ тэр мессежийг надад ч гэсэн өгсөн болохоор өөрийн туяа гишүүн рүү болвол те намын даргын зүгээс өөртөө чинь холбогдороо гэж байна гэд. Тэгээ ингээ ажил хэргийн уулзалтууд хэд явагдсан. Тэр хугацаанд бол ингээд ийм асуудлууд яригадаад одоо юу гэдэг өөрийнхөө санаа оноог өгөөд те миний хувьд бол тодорхой хэмжээгээр энэ ажиглагч байр сууриас хахад энэ зүйл нь болж гин энэ зүйлийг сайжруулмаар юм байна гэд харсан зүйл байна. Тэгээд эмэгтэйчүүдийн холбоон дээр ч гэсэндээ хийж болох юм зүйл их байна гэдэг байдлаас бол ингээд ажил хэрэгч уулзалтууд хийе явсан байхгүй. Тэгээ мань хүний зүгээс нөгөө постон ч гэсэн байгаа те өөрөө ингээд санал тавьсан. За өөрөө бол менежментийн тэгээ бодлого стратегийн чиглэлээр ажилладаг хүн байна. Одоо ийм хүний нөө цоврцсон тэгээд яг ойрхон гэж ерхийлэгчээр ажиллаад өгөөч гэдэг те. Тэгээд одоо за зүг болоод одоо би энэ хувийн ажил мажлыг хойшин тавиад нислэмжлэгээ туцлаад ингээд эн чинь зөндөө юм болоод очисон ямар ч тийм нөгөө урьдчилсан одоо контакт юм байхгүйгээр гэдэг юм уу да тий энэ одоо хэлсэн ярьснаасаа энэ хүн хүрээгүй нэг талаараа нөгөө талаараа одоо юу гэдгийг энэ бодлого юмдаа ч гэсэндээ ингээд шууд одоо ярьж ирснараа тий нөгөө нэг эрэгтэйчүүдэд санаагаа хулгайлуулдаг гэж ярьж ирснараа ингээд өөрөө тэр нөгөө нэг хэлж исэн томьёоллынхаа үйлдэлийг гаргачаад байна. Тэг ийм л процесс болсон. Дэд ерөнхийлөгчүүдээ сая сонгосон тий. Тэгээд танд ямар нэг тайлбар юм хэлсэн үү? Ер нь бол яг сонгосон гэж хэлээд аяг хэцүү юм билээ. Яагаад тэгэхээр одоо ингээл хэдэн хүн орж ирэх гэж байгаа ч юм уу те одоо хинхэн орж ирэх гэж байгаа нэг амар битүү. Ингээд тийм одоо бараг нууцлагдсан болч гэх юм уу. Тийм процесс болд юм байлээ. Тэгээд ингээд шоконд ороод гэдэг шиг те би хүртэл ингээд уртчлаад бэлтгэлд нь оролцож исэн хүн чинь шоконд орж ш. Эхлээд надтай ярьж байхдаа 9 дэд ерөнхийлөгч ингээд ийм ажил энийг хариуцнаа. Энэ нийслээ, энэ бүсээ, энэ бодлого стратеги, энэ акциамаа гэдэг ингээд ерөөсөө би чи нөгөө бүтцэн дээр нь бас ахаад нэг зураг харуулвал байгаа одоо бүтцийн санал манал гээл баг энэ дээр нь ингээд бодлого стратеги энэ академийнхаа энэ хүмүүстэй гол нь ажиллах юм байна. Би таныг энэ эмэгтэйчүүдийн удирдлагын манлайлалын академи бодлого стратеги хоёр дээр голлож ажиллуулна гэж бодож байгаа шүү гэл. Хит уулзахтаа дахин л тэгээдсэн. Тэгээд тийм хүндээ хүртэл
тэгээ бусад хүмүүс нь ч гэсэндээ ингээд сюрпризтэй л 15 юм байна. Хөө эн чинь одоо тэгээ тим бараг л корпорацийн тим хүмүүс ороод ирсэн байна. Энэ тэрний хүн байна гэл ингээд тийм сюрпризний юм орж ирд юм байлээ. Тэгээд тэднэрийг одоо юу дэмжихгүй гэдэг те одоо сонгох процесс ч юм уу ингээд асуулт хариулт ч юм уу мэтгэл центр гэхээс илүү өөрийг нь яг одоо ерөнхийлөгч гэдэг хүнийг оруулж ирээл дэмжихгүй гэж дугуулдаг шиг процесс болт юм билээ. Тийм. Тэгэхээр нэгдүгээрт бол би сонгогдсон гэж хэлэхэд бол бас учир дутагдaltaй байд юм байна гэж бодсон. Хоёрдугаарт би диж ерөнхийлөгч гэдэг тэр танилцуулгад нь байхгүй ангуут надад энэ байх хэрэг алга ийм худалч хэл амдаа хүрдгүү хүнтэй би угаасаа ажиллана гэж байхгүй ингээд тэр хурлыг нь хаяад явсан. Тэгэхээр тэрнээс хойш юу болсноо би мэдэхгүй байна. Зарим хүмүүс энэ асуудлыг за энэ бол те ёс зүйн хүрээнд шийдэгдэх асуудал гэж үзэж байна л да. Та энэ дээр юу нь юу хэлэх вэ? Тийм би хараа эхнээсээ бол энийг шууд те оюуны өмчийн асуудал ч юм уу би дижир хэлэгч болсонгүй гэдэг хэл ам хийж байгаа ч юм уу гээгүй. Энэ бол ерөөсөө одоо жишээлх юм бол постн дээр ч гэсэндээ болон зарим тайлбарууд ч би нэмж хэлээд байгаа нь 2-7 хоногийн зайтайгаар тийм ээ. Нэг нь болохоор энэ эмэгтэйчүүдийн холбооны бахарл боллоо. Нөгөөх нь бүгдээрээ мэдж байгаа өнгөрсөн баасан гарагт бол төв одоо Монгол Ардын намын бахарл боллоо. Тэгээ энэ хоёр хурлыг харьцуулаад харахаар сүүлийн хурлын төв намын баг хурал болвол харьцангуй тийм дэвшилтэд те харьцангуй оролцоог хангасан тэнцээ ингээд тийм юу гэх юм айгу тийм эерэг гэх юм уу да уур амьсгалтай давмгаалсан гэдэг ч юм уу. Надад бол одоо жишээлх юм бол би нэг урилгаар одоо тэнцээч оролцож байгаа мэрэгчлүүдийн нэг байгаа аахгүй юу? Боловсрол шинжилгээ ухааны бодлогын хороогээ байгуулсан. Тэр хорооны гишүүний хувьд одоо нөгөө хорооныхоо гишүүдээс урилгаар оруулсан. Тэгээ тэр байр сууриас ч гэсэн харж байхад тэгэл одоо тэр урилгаар ирсэн хүмүүст нь одоо манай МУС-ийн их сургуулийн багшаас ахуулаад зөндөө олон ингээд эрдэмтэн судлаачид профессорууд ингээд олон улсын байгууллагын хүмүүс ч гэсэн явж исэн. Тэгээ тэрийг ингээд нээлттэй хийгээ тэр дунд юу ярьж ийнэ тэр хүмүүс нь ингээд бодлогын хэлцүүлэгт энэ төр оролцоод явж байгаа юм. За окей те энэ байдлаараа бол ингээд илүү цаашаа намын хувьд бас тодорхой хэмжээний шинжилэл өөрчлөлт хийгээд дэвшилтэд болох гээд явж байгаа юм байна гэж итгэл өмчлөлт хөрмөр байдаг. Гэтэл нөгөө 27 хоногийн өмнө болсон хурлаа бодхолоор хойд солонгосод их чинь ингээд шоолоод идэг штэ те ингээд баг юу болж байгааг нь мэддэхгүй ингээд алгаад штэ гэдэг шиг тийм уур амьсгал соёлтой байсан байхгүй юу. Тэгээд би нэг нам дотор нэг байгууллага дотор ингээд тис өөр хоёр соёл байж болт юм уу те ялангуяа ингээд манлайлал топ удирдлагын түвшинд ярьж байгаа. Тэгээд нийгмийн одоо мэдрэмжтэйгээр бид нар илүү нээлттэй оролцоотой төвшөлтөд болох хэрэгтэй гэж хэлээд байгаа чинь энэ намын чинь одоо хамгийн магадгүй хүмүүсийнхаа тоогоор гишүүдийнхаа тоогоор бол чухал байр суурь эзлэхтэй энэ эмэгтэйчүүдийн холбооны шин тэргүүн дээр ч юм бол харагдсангүй. Би тэгээд бол өөрөө өөр дээрээ энэ тулгарсан кейсээр дамжуулаад миний гол тавьж байгаа одоо мессеж бол та бүхэн маань энэ менежмент засаглал дээрээ харахта дотроосоо энэ манлайлагчтай зөв сонгож эхлэе. Зөв шалгуураар сонгооч. Магадгүй одоо хэрвээ шалгуур нь тэр одоо бодлохоор энэ төр гэж ярьдаг штэ тий ингээл тас гэж цогдол орж ирдэг. Тэгвэл энэ хүнээ хурдан сургаач тий. Тэгэхгүй бол энэ байдлаараа бол ерөөхдөө одоо чи бодоод үзэхэд гişэндээ нэг байгууллага дотор нэг газар нь жишээлх юм бол тоглолтол ирэх юм бол нийт байгууллага тоглолтох эрсдэлтэй штэ. Тэрийгэ хурдан засаж илаашуулж одоо тий асуудлыг шийдэж авахгүй бол дунд урт хугацаанд бол намд өөрсдөө сөрөг нөлөөтэй шүү гэдэг мессеж өгч байгаа байхгүй юу. Энэ сэдвээр ингээд өргөжлүүлэлтээр бол шалан зүйлийг ярихаар та энэ ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ? За ямар ч лээсээ хоёлоо ингээд айгуу сөрхий постэр тавьсан байгаа юм чинь тий би бас зүгээр энтэйгээ холбоотойгоор хаачих. Нэгдүгээрт бол одоо энэ яг эмэгтэйчүүдийн холбооны нээлтийн илтгэлийг бол тэ намын арга учрал хэлж явах та одоо эрэгтэй удирдлагуудыг эмэгтэйчүүдийг дэмжээч гэдэг he for she гэдэг тийм хөтөлбөр явагддаг. Одоо бид нар та нарыг тэ эмэгтэйчүүдийгээ she for she буюу эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийгээ дэмжээч гэж бас нөгөө талдаа урайлмаар байна гэжсэн байхгүй юу. Тэгээ би одоо энэ ямар ухаантай бас тэ хөөрхөн ойлгомжтой урайлга болчихоо гэж бодож исэн. Тэгээ мань хүнд бол одоо тэрийг ойлгоогүй байсан юм шиг байна. Тэгээд яг үнэхээр ойлгож те энэ дэмжин гэдэг нь ихтэй зөвхөн эрх ашгаар ч юм уу зөвхөн санхүүгээр ч юм уу харж битээ хязгаарлагдаараа тэгэх юм бол ер нь одоо те нийгэм чинь аль хэдийн бухимдалтай байгаа бүр бухимдын шүү гэдгийг бол бас сануулмаар байна. Тэгээд үнэхээр she for she гэдэг нь одоо магадгүй энэ шийдвэр гаргах төвшөнд байгаа эмэгтэйчүүд маань одоо үнэн ажлыг гэсэн те мэрэгжлийн гэсэн тэр хүмүүсийг ч гэсэндээ дэмжиж хамтарч ажиллах нь өөрсдөө л хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. За студид дээр ярилцсан танд баярлалаа. За баярлалаа.